2025 оны 2 дахь 7 хоног буюу 1-р сарын 6-наас 1-р сарын 10-ны өдрийн Монголын хөрөнгийн зах зээлийн тойм мэдээллийг танилцуулъя. Монголын хөрөнгийн бирждээр нийт 36.6 тэрбум төгрөгийн арилжаа явагдсан. За энэ нь бол өмнөх 7 хоногоос 62.3%-аар өссөн дүн юм. Үүнээс хувьцааны арилжаа 2.7 тэрбум төгрөг, хөрөнгөөр баталгаажсан унцаас 5.8 тэрбум төгрөг, компани бонд 8.6 тэрбум төгрөгийн тус арилжаа явагдсан. Харин уул уурхайн биржийн арилжааны хувьд хоёр компани нийт 6.8 тэрбум төгрөгийн нүүрсний, нэг компани 12.7 тэрбум төгрөгийн төмрийн нийт 19.6 тэрбум төгрөгийн уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдсан байна. Хамгийн идэвхтэй арилжаалагдсан хувьцаа гэвэл 1-р Хаан банк 493.9 сая төгрөг, 2-р Худалдаа хөгжлийн банк 385.9 сая төгрөг, 3-р Техко компани хувьцаа 324 сая төгрөгийн тус арилжаа явагдаж, арилжааны идэвхээрээ тэргүүлсэн байна. Хаан банкны хувьд өмнөх 7 хоногт 2.3 тэрбум төгрөгийн арилжаа явагдаж, мөн арилжааны идэвхээрээ тэргүүлж байсан. Одоо хамгийн өндөр өсөлт үзүүлсэн болон хамгийн ихээр буурсан 3 хувьцааг тусад нь танилцуулъя. Хамгийн өндөр өсөлт үзүүлсэн 3 хувьцааг өсөлтийн дарааллын хувьд танилцуулбал нэгт Богд банкны хувьцаа 26.7%-аар, хоёрт Шивэ Ово компани хувьцаа 25.3%-аар, гуравт Фронтерлинд групп компани хувьцаа 15.5%-аар тус өссөн үзүүлэлттэй байна. Эсвэргээрээ хамгийн их бууралт үзүүлсэн 3 хувьцаа гэвэл мөн бууралтын дарааллаар нэгт Хүннүү менежмент компани хувьцаа 15%-аар, хоёрт Төшиг уул компани хувьцаа 14.8%-аар, гуравт Хар Тарухтай компани хувьцаа 13%-аар тус буурсан байна. За эдгээр 6 хувьцааны хувьд Богд банкнаас бусад 5 хувьцаа нь гэвэл хувьцаанд төдийлөн идэвхтэй арилжаалагддаг хувьцаанууд юм. Богд банкны 24 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан гарсан ба аудитлагдаагүй тайланд бол 24 онд 40.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Энэ нь бол өмнөх оноос 42.6%-аар өссөн үзүүлэлт юм аа. Өнөөдрийн танилцуулах компани бол ард санхүүгийн нэгдэл. Тэгэхээр тус компани 1996 онд байгуулагдаж, Монголын хөрөнгийн биржийн вебсайт дээр бүртгэгдсэнээр бол мөн ондоо нээлттэй хувьцаат компани болсон. Гэхдээ энэ компани нь 2019 онд Jinst Plus компанитай нэгдэж бүтцийн өөрчлөлтөд орсон байдаг. Санхүү, даатгал, хөрөнгийн зах зээл, технологи, дэд бүтэц, блокчейн, хэвлэл, мэдээлэл зэрэг салбарт үйл ажиллагаа явуулдаг. Нийт 44 хараат болон охин компанитай ийм хөрөнгө оруулалтын компани маа. Мөн тухайлбал ард даатгал, ард кредит банк ус санхүүгийн байгууллага, Тэнгэрлэг медиа нэгдэл, крипто үндэстэн гэх мэт хувьцаат компаниудтай 260 гаруй ажилтнтай. Ногдол ашиг олголтын хувьд бол сүүлийн 5 жилийн хувьд 2020 болон 2021 онуудад тус ногдол ашиг олгож байсан байна. Одоо хувьцааны талаарх товч мэдээллийг хүргэе. Хамгийн том 5 хувьцаа эзэмшигч 36.9%-ийг нь эзэмшдэг бол олон нийт 63.1%-ийг нь эзэмшиж байна. Харьцангуй тархалт сайтай гэж үзэж болох юм. Зах зээлийн нийт үнэлгээ 77.2 тэрбум төгрөг. Нийт зах зээлд 28.6 сая ширхэг хувьцаа гаргасан ба нэг хувьцааны зах зээлийн үнэлгээ 25 оны 1-р сарын 13-ны байдлаар 2697 төгрөгтэй байна. Харин 24 оны 6 сарын 30-наарх санхүүгийн тайлангийн үзүүлэлтээс тооцсон нэг хувьцааны дансны үн 2703 төгрөгтэй байна. 21 оны 5-р сард түүхэн дээд ханш болох 12740 төгрөгт хүрч өсөж байсан. 2021 он бол Монголын хөрөнгийн зах зээлийн хувьд өндөр халуурлын жил байсан. Цэвэр ашигын хувьд гэх юм бол 21 онд 195.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байсан. Үүний нөлөөгөөр бол тухайн онд тус компани нэг хувьцааны үн түүхэн дээд ханшинтаа хүрсэн байдаг. Сүүлийн 5 жилийн 2 жилд нь буюу 2022-2023 онуудад дараалал алдагдaltaй ажилласан байна. Харин 24 оны хувьд бол эхний хагас жилийн байдлаар 1.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Энэ хүрээд Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийн тоймын өнөөдрийн дугаар өндөрлөж байна.